Сайн бацхан өрхөмдөд үзэгчтэй Төв аймгийн цаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараа бид аймгийн засаг даргын хамгааллын газрын хууль эрх зүйн хилтэс түүний харьяа агентлаг байгууллагын үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс бэлтгэн хүргэж байна. Хүлээн авч үзсэн үү? Төв аймгийн засаг даргын хамгааллын газрын хууль эрх зүйн хилтэс гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран нутгийн удирдлагын байгууллага болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа сэдвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын их хурлын гишүүн Бат Чаргал, их хурал засгийн газрын гишүүн, хууль зүйн дотоод хэргийн сайд Нямбаатар, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурдын дарга Жамбал Сүрэн, засаг дарга Мөнхбаатар, хууль зүйн дотоод хэргийн яам, цагдаагийн ерөнхий газар, хил хамгаалах ерөнхий газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагууд албаны хүмүүс оролцлоо. Зөвлөлөх уулзалтын үеэр хууль зүйн дотоод хэргийн сайд Нямбаатар, эрх зүйн шинтгэл шин сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь шударга ёсыг бэхжүүлж эдийн засгийн өсөлтийг дэмжин сэдвүүдээр илтгэл тавьж мэдээлэл хүргэсэн юм а. Хууль зүйн дотоод хэргийн салбарт дэвшүүлж байгаа зорилтыг тухайн орон нутагт ажиллаж байгаа салбарынхаа хамт олонд сурталчилан таниулах ийм зорилготой ажиллаж байна. Хууль зүйн дотоод хэргийн яамны Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулсан үндсэн зорилт бол эдийн засгийн эрчимжлийг дэмжсэн эрх зүйн шинтгэлийг яал гэсэн ийм зорилго төвшүүлж байгаа. Бид нар үндсэнд 2012 оноос хойш хууль зүйн дотоод хэргийн яамны үе удирдлагууд нийтийн эрх зүйн салбарын шинжилгээг төлхөө хийсэн. Өөрөөр хэлэх юм бол эрүүгийн болон зөрчлийн хууль зэрэг нийтийн эрх зүйн салбарт нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомжуудыг шинжлэх ажил шатараатай хийгдсэн. Өчигдөр хамгийн сүүлд бид бүхэн зөрчлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг Монгол Улсын их хурлын чуулганы нэгдсэн уралдаанаар хэлц хэсгээ шийдвэрлэлээ. За тэгвэл бидний дараагийн зорилт юу вэ гэвэл хувийн эрх зүйн салбар буюу бизнесийн эрх зүйн салбарын шинжилгээг хийхээр зорж байна. За үүний илэрхийлэл баталгаа болж бид төлбөрийн чадваргүйдлийн хуулийг сая улсын хурлд өргөн барьсан. За төрийн өмчт болон орон нутгийн өмчт компани эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн бариад байна. За шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх тухай хууль, за иргэний эрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль гэх мэт хувийн эрх зүйг хөгжөхөд, өөрөөр хэлбэл бизнесийн эрх зүйн орчин илүү чөлөөтэй хөгжөхөд чөдөр тушаа болж байгаа эрх зүйн орчныг шинжлэхийг ингээд зорио ажиллаж байгаа. Энэ орон нутгийн удирдлагын байгууллагууд, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа сэдвтийн уулзалт арга хэмжээ нэлээд ач холбогдолтой арга хэмжээ болж байна. Энэ арга хэмжээнд Монгол Улсын их хурал хийгээ засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайд өөрийнхөө харьяаллын бүхий л агентлаг байгууллагуудынхаа удирдлагуудтай ирж оролцож, за Монголын төрөөс энэ эрх зүйн шинтгэлийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, за ерөөсөө энэ эрх зүйн салбар дах өөрийнх нь шинжиллийн асуудал, энэ хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаа түүний үр дүнг ахиулахад чиглэгдсэн ийм мэдээлэл ойлголтуудыг нэгтгэсэн ийм сайхан арга хэмжээ болж байна. Дээр нь энэ орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа энэ хууль сахиулах байгууллагуудынхаа үйл ажиллагаатай танилцж, за энэ байгууллагуудын ажлын өнөөгийн байдал, тулгымдсан асуудал, анхаарах зүйлсийн талаар бас нэлээд нарийн мэдээллүүдийг авч цааш тавч хэрэгжүүлэх арга хэмжээнд тусган оруулах ийм бодлого чиглэлтэй. Дээр нь энд байж байгаа байгууллагуудын ажиллах нөхцөлийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн тодорхой техник тоног төхөөрөмжийн хангалтуудыг бас өглөө гэж ингэж зориуд хэлмээр байна. Зөвлөлдөх уулзалтын үеэр цар тахлын амаргүй нөхцөл байдлын үед болон иргэдийнхээ амар тайван аюулгүй байдлыг хангах үйлсэд өөрийн эрдэм мэдлэг авиас чадвараа дайчлан ажиллаж байгаа албан хаагчдын хичээл зүтгэл хөдөлмөрийг үнэлж Төв аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас төрийн тусгай чиг үүрэг бүхий албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж Төв аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч гам бэлэг, Эрдэнэ суман дахь цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч мөнх эрдэнэ, Төв аймаг дахь цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны эмч аз жаргал, Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын их эмч дэслэгч эрх болт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй хаалттай хорх ангийн аж ахуйн ажилтан хошууч Мегмар Сүрэн нарт өргөө цагаан гэрийн батламжийг гартууллаа.
Мөн Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын яруу Пагамсуран, аймгийн прокурорын газрын харуулт хамгаалалтын ажилтан Бихбат, Төв аймаг дахь цагдаагийн газрын мөрдөгч цагдаагийн Ахмад Мөнх Төвшин, онцгой аюулын газрын дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн Дэслэгч Үлзий Баяр, Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын жолооч Ахлагч Пүрэв Сүрэн, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ахлах Дэслэгч Булагмаа, мэргэжлийн хяналтын газрын нян судлалын шинжээч Цэрэн Чунт, улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Цэнцүрэн нарт түрээсийн орон сууцны батламжийг гардуулсан юм а. Төв аймгийн шүүхийн тамгын газарт одоо 23 дахь жилээ ажиллаж байгаа. Ер нь бол улсад 36 жил ажилласнаас шүүхийн байгууллагт 23 жил ажиллаж байгаа. Тэгээд сая одоо ингээд аймаг орон нутгаас төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих зорилгоор нөгөө түрээсийн орон сууцнд хамрагдсан. Тэгээ энэ асуудлыг манай шүүхийн тамгын газар хурлаар авч хэлэлцээд миний нэрийг дэвшүүлээд ингээд би түрээсийн орон сууцнд хамрагдах болсондоо аймгийн удирдлагууд болон шүүхийнхаа тамгын газрын хамт олонд бүгдээрэнд нь одоо баярлсан талархснаа илэрхийлж байна. Хууль эрхцэн хэлцэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах, сурталчлах, хүний эрхийг хангах, гэмт хэрэг авилга, ашиг сонирхлын зөрчилөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, захиргааны шийдвэрийн эрхцэн үндэслэлийг хянаж, эрхцэн зөвлөгөө өгөх, аймгийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллах, үйл ажиллагаа уялдуулан зохицуулах чиглэлтэй бодлогын хэлтсэн юм а. Хэлтсийн дэргэд гадаадын иргэн харьяатын газрын агаарын замын бомб хариуцсан газрын Төв аймаг дахь хяналтын улсын байцаагч ажилдаг бол аймгийн хүний эрхийн салбар хороо, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн салбар зөвлөл, хууль зүйн туслалцааны төв аймаг дахь нотариатчдын салбар зөвлөл харьяалагдана. Төв аймгийг 2021-с 2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, засаг даргын 2021-с 24 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг дунд хугацааны бодлогын баримт бичгийн, засаглалын бодлогын зорилгод доктортой хариуцлагатай ёс зүйтэй чадварлаг төрийн албыг төлөвшүүлж, хүний эрхийг дээдэлсэн, авилгаас ангид захим технологид тулгуурласан эргэн төвтэй төрийн үйлчилгээнд шилжих үйл явцыг хэрэгжүүлнэ. Амар тайван аюулгүй нийгэм зорилгод иргэд байгууллагад үзүүлэх эрх зүйн зөвлөгөө үйлчилгээг өргөжүүлж, хууль сахиулах байгууллагуудын материалын баазыг бэхжүүлэн, тодорхой төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. За аймгийн засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтс бол аймгийн засаг даргын бүтцийн нэг бодлогын хэлтс. За үндсэн чиглэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах, за гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх чиглэлээр орон нутгийн хэмжээнд бодлого боловсруулан батлах, за мөн одоо эрх зүйн сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах гэсэн ийм үндсэн чиглэлтэй нэгж юм байна. За өнгөрсөн хугацаанд бид нар аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр болон дунд хугацааны баримт бичгүүдэд тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн. За энэ хүрээндээ бол бид нэр сургалт нөлөөллийн ажлыг одоо үүссэн ковидын нөхцөл байдалтай холбогдуулан захин хэлбэр шилжүүлэх ажил. За мөн одоо архивын үйлчилгээг захимаар одоо олгох ажлуудыг анхаарч энэ чиглэлийн үйлчилгээг төлөхөө хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллалаа. За мөн одоо дээрээс нь авилгаас урьдчилан сэргийлэх, за энэ соён гэрүүлэх чиглэлийн ажлуудыг зохион байгуулж ажиллалаа. Тэгээд өнгөрсөн онд одоо манай аймаг авилгатай тэмцэх газраас зохион байгуулдаг шудраг байдлын үнэлгээгээр өнгөрсөн оны түвшин үед 77.3% ижил түвшинд үнэлэгдсэн. За мөн одоо захим сайтын баяжилтад одоо 21 аймагаас 1-р тэмцсэн гэсэн ийм одоо ажлын үр дүнгууд бас гарч байна. Хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлэх тус хэлтэст, улсын бүртгэлийн хэлтэс, цагдаагийн газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шүүхийн шинжилгээний алба харьяалагддаг. Дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт хууль зүйн салбарын хүрээнд дэвшүүлсэн 15 зорилт, 48 арга хэмжээг 156%-тай хангасан бол хууль зүйн дотоод хэргийн сайд Төв аймгийн засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний 10 зорилт, 21 арга хэмжээг 8857%-тай хэрэгжүүлэн ажиллалаа.
Төв аймаг дахь цагдаагийн газар нь 2022 оны 1-р улирлын байдлаар иргэд аж ахуйн нэгж байгууллагаас эрүүлсэн гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 1216 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас хуулийн хугацаанд 1156 гомдол буюу 98.1%-ийг шийдвэрлсэн байна. Он гарснаар нийт 209 гэмт хэрэг бүртгэгдэж шалгагдсанаас гэмт хэргийн илрүүлэлт 42.9%-тай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.9%-аар өсжээ. Мөн 15058 зөрчил хүлээн авч шалгаснаас 14997 буюу 99.5%-ийг хуулийн хугацаанд шийдвэрлсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад 4.8 дахин өссөн үзүүлэлттэй байна. Төв аймаг дахь цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгаас 2022 оны хэсгийн төлөөлөгч экологийн байцаагч нарын уулзалт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, экологийн цагдаагийн алба, эрүүгийн цагдаагийн албаны эрен сурвалжлах хэлтэс, мэдээлэл дүн шинжилгээний хэлтэс, хулгайлах гэмт хэрэгтэд тэмцэх хэлтэс, аймгийн прокурорын газар, шийдвэр гүйцэтгэх газар, цагдаагийн газрын сургагч багш нар, хэсгийн төлөөлөгч экологийн байцаагч нарын мэдлэг ур чадварыг хөгжүүлэн ажилласан нь үр дүнтэй арга хэмжээ болсон талаар онцоллоо. За Төв аймаг дахь цагдаагийн газраас ерөнхийдөө 2022 оныхоо гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гэмт хэргийн илрүүлэлтийг ерөнхийдөө 65% хүргэнэ гэсэн ийм зорилго тавьж ажиллаж байгаа. Үүнийхэн дагуу бид ерөнхийдөө 2022 оныхоо 1-р улирлынхаа бас ажлыг алба хаагч нартай ерөнхийдөө танилцуулж, за 2-р улирлаа ерөнхийдөө юу хийхэд анхаарах вэ? Алба хаагч болгон ерөнхийдөө 2-р улирлаа бусад чигүүргийн байгууллагуудтай яаж хамтарч ажиллах вэ гэсэн ийм гол зорилготой. За энэ сургалтын маань ерөнхийдөө яг тодорхой зорилго нь болохоор ерөнхийдөө 22 оныхон хагас жил дээр нь бол тодорхой үр дүн дүгнэгдэх байхаа гэж бодож байна. За өнгөрсөн 2020 онд гэмт хэрэг зөрчсөөс урьдчилан сэргийлэх хуулийг Монгол Улсын их хурлаас шинжилэн баталсан байна. Тэгэхээр зэрэг нийтдээ одоо 2 жилийн хугацаанд энэ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тухай хууль маань хэрэгжиж ингээд явж байна. За дээр нь одоо цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг зөрчсөөс урьдчилан сэргийлэх бодлогын баримт бичих гэж баталсан. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилт өнөөгийн төвшөнд бас ямар байна вэ тийм ээ? За энэ дээр одоо манай Төв аймгийн цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч байцаагч нар бас ямар нэгцэн ойлголттой байна. Энэ дээр бас ойлголтын зөрүү байдаг бол тийм ээ. Энэ сургалтын одоо ач холбогдол зорилго нь бол энэ урьдчилан сэргийлэх ажлын арга хэлбэрийг одоо яаж улам боловсронгуйлах уу, ямар одоо эрх зүйн орчинд нь өөрчлөлт оруулах уу гэдэг юм уу тийм ээ. Ингээд одоо бусад талаар бол мэдлэг мэдээлэл хуваалцах, тухайн алба хаагчны бас санал хүсдгийг нэгэнд одоо сургууль зохион байгуулж байгаа тийм ээ. Энэ дээрээ бас сонсоод ингээд одоо ажил хэрэг болох тал дээр ингээд гараад хамтраад ажиллаж байна. За энэ уулз зөвлөгөөнөр болох дээр эрүүгийн цагдаагийн албаны чиглэлийн бас хилцүү цагдаагийн ерөнхий газрын бас хилцүүдээс тодорхой мэдээлэл сургалтуудыг авч энэ албаагч нарыг сургууль дадлагжуулах, цаашд анхаарах асуудал, улсын хэмжээний өнөөгийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар бидэд зөвлөлтөд ярилцж байна. Энэ нь болох тэр өөрөө бас цаг үе болсон те 2 жил орчим ковидын нөхцөлийн улмаас одоо албаагч нар одоо сургууль дадлагжуулах, танхимын сургалт, энэ мэдээлэл солилцох, тэргуун туршлагаа хуваалцах энэ ажлууд мань нэг жоохон тасалдаадсан. За тэгээд ерөнхийдөө улсын хэмжээний цагдаагийн газруудаас төлөөлөөд тэгүүлээд бас ихний ээлжинд Төв аймаг дахь цагдаагийн газраас ингээд зохион байгуулж байгаа онцлогчтой бас ажил болж байна. Энэ сургалтыг явуулснаар бол ямар үр дүнд хүрэх вэ гэж одоо үзэж байгаа нь болохоор зэрэг энэ хууль тогтоомжийн хэрэгжилт нийгмөр хэрэгжин, за дээрээс нь хүний эрх хөвчлөө зөрчигдөхгүй байна. За зөрчигдсөн эрхийг бол прокурорууд хяналтын үйл ажиллагаагаар сэргээд, за дээрээс нь шүүхэд бид эрүүгийн хууль тогтоомжийн дагуу одоо цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг, за мөн зөрчлийн хууль тогтоомжийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг за шүүхэд бид төрийг төлөвлөж улсын яллагчаар оролцохдоо за яллах чигүүргээ хэрэгжүүлэхдээ түүнийг бид ашиглаж оролцдог. Энэ үднээсээ энэ үйл ажиллагаа бол бас хуулийг нэг бүр хэлбэрлэлтгүй явуулах зорилгын үднээс энэ сургалтын үйл ажиллагаа маань бас чиглэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор энэ хууль тогтоомжууд бол бас нэг мөр хэрэгжинэ гэж бол ирээдүйд бас харж байна. За тэгэхээр зэрэг бас энэ сургалтын бас дараагийн үйл ажиллагаа маань юу юм бэ гэхээр зэрэг хэсгийн төлөөлөгчдийн бас энэ хууль хэрэглэх чадварыг бас бид нар нэмэгдүүлэх юм зорилгыг бас агуулж өнөөдрийн сургалтанд хүрэлцэн ирсэн байж байгаа. За жаргалын сум маань бол одоо газар нутгийн хувьд өөрийн сумын орон нутгийн онцлог байна. За хатлан дээрэлэнгийн бүс нутаг, нөгөө ургац, тариалт хураалт гэхтэй.
За юунэртэйгээ холбогдуулаад бол хавар намрын цагуудтай бол сум оногдоход бол иргэдийн эрх хөдөлгөөн ажиллах ачаал бол ихсдэг. Үүнийгээ дагаад бол одоо энэ хавар бас энэ холбогдуулж сургалт явуулж байгаа бас нэг талд онцлог байна. Нөгөө талд бас эрх одоо намрын одоо хураалтын үеэр бол бусад одоо аймаг одоо аслагдсан Баянгор, Өвөрангай, Хөвсгөлж гэдэг юм аймагудаас ургац сургаалтын үеэр, нонгоо оруулалтын үеэр иргэд оюутнууд их ирж ажилладаг. Үүнийгээ дагаад гэмт хэрэгж очил гарах нь бол ихсдэг. За энэ дээр одоо иргэдийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг мөн одоо бусдын өмчлөх хэсгийн гэмт хэрэгүүд бол зээх их гардаг. За үүнтэй холбогдуулж бол Төв аймгийн цагдаагийн газраас тэр дунд эрүүгийн цагдаагийн тасгаас ургац тусгаалсан хэсэгчсэн арга хэмжээг өн зохион байгуулж байсан. За үүнтэй холбогдуулаад бас одоо удирдлагууд манай ахлахууд одоо бас тухайн үед одоо бас нөхцөл байдлаа үнэлж гэмт хэрэг зөрчлийг бууруулах, илрүүлэх таслан зогсоох чиглэлээр бол одоо бусад тасаг албатуудаа хамтарч ажилладаг байгаа. Хөдөлгөөний аюулгүй байдал. За хөдөлгөөний аюулгүй байдал мэдээж одоо энэ ургац сургаалтай холбоотой тийм үү тариалтай холбоотой техник хэрэгсэл хүний хүчин оролцоо их чухал. Үүнтэй холбогдоод бол хөдөлгөөний журмын эсрэг нөлөөний аюулгүй байдал журмын эсрэг гэмт хэрэг бол бас гарах эрсдэл өндөр байдаг. Өнөөс одоо гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мөн одоо замын цагдаагийн тасаг Баянжам дунд цагдаагийн тасаг постуудаас хамтарч ажилладаг. За үүнтэйг холбогдуулж гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, илрүүлэх хэмжээнүүдийг бол авч ажилладаг байгаа. За энэ жилийн хувьд бол цагдаагийн байгууллагаас иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ гэж бол энэ зорилттой тусгасан байна энэ жилийн хувьд. Тэгэхээр нийтдээ бол ерөнхийдөө 2020 онд бол ерөөсөө гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг бол иргэд олон нийтийн дунд зохион байгуулах хэрэгтэй. Ялангуяа урьдчилан сэргийлэх ажлд иргэдийн оролцоо маш чухал. Тэгэхээр иргэд вэжж цагдаагийн байгууллагын одоо дэмжлэг гэж юм гарч ирнэ тийм ээ. Тэгэхээр иргэдийнхээ тэр хүч тусалцааг авч урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах нь чухал. Ялангуяа одоо энэ иргэдэд хүрж байгаа арга механизм нь ямар байна? Зөв байна уу, буруу байна уу тийм ээ. Тэгэхээр зэрэг тэр чиглэлийнхаа сургалтуудыг илүү одоо тодорхой болгож мэдээлэл болгож өгнө гэсэн үг. Төв аймгийн анхан болон давд заалдах шатны шүүхүүд Монгол улсын тусгаар тогтноод бүрэн эрхт байдал үндсэн хуульд байгууллагыг баттган бэхжүүлж хамгаалах, хүний эрх хэрэгжүүлэг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргэн нийлүүлэх, хууль дээдлэх шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах зорилтуудын хүрээнд Төв аймгийн засаг захиргааны бүх нэгжийг харьяалан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Улсын их хурлын 2016 оны 42 дугаар тогтоолоор 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллахаас одоогийн байдлаар 2 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа ба 2021 онд эрүү зөрчлөлт иргэний нийт 154 хэрэг шийдвэрлсэн байна. Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх нь одоогийн байдлаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа ба 2021 онд 46 хэрэг шийдвэрлсэн байна. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 6 шүүгчийн орон тоотоогоор ажиллахаас одоогийн байдлаар 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа ба 2021 онд 1138 хэрэг шийдвэрлсэн байна. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 6 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллахаас одоогийн байдлаар 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа ба 2021 онд 1138 хэрэг шийдвэрлсэн байна. Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Төв аймгийн Баян суманд байрлах Согтурх, Мансурх, Донтоо, Өвчтөн, Алавдан, Хөдөлмөр хэлгэх, халуудын эмчлэх газрыг харьяалан ажилладаг юм а. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 6 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллахаас одоогийн байдлаар 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа ба 2021 онд 478 эрүүгийн хэрэг, зөрчлийн 756 хэрэг, өршөөлийн 453 материал шийдвэрлсэн байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 20 415 417 дугаар ангийг харьяалан ажилладаг. Прокурорын байгууллага нь Монгол улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял хэдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцохдоо хуулийг дээдэлж хүний эрх хэрэгжүүлөө, нийтийн эрх ашигыг төлөөлөн хамгаалах, эрхэм зорилго бүхий хараат бус шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага юм а. Төв аймаг дахь прокурорын газар нь хууль заасан хэм хэмжээний хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулан ажиллаж байна. Төв аймгийн прокурорын газар бол Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахдаа зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих, за мөн хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, за мөн ял хэдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэйгээр
үйл ажиллагаагаа явуулж байна. За мөн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцож улсын явлагчаар оролцож байна. За ингээд зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд бол ямар байдлаар хяналт тавьдаг юм бэ гэхээр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан үеэс эхлээд за бүртгэх, шалгах бүхий л ажиллагаанд за хүний эрх чөлөө зөрчигдөхөөс өршлөн сэргийлж за тэр үйл ажиллагаанд бол хяналт тавьдаг. За мөн зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа нь хууль заасан үндслэл журмын дагуу явагдж байгаа хэсгэд бол хяналт тавьдаг. За мөн зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад хуулийг зөв хэрэглэж байгаа хэсэг, за мөн хэрэг бүртгэх ажиллагааны явцад хүний эрх чөлөөг зөрчигдөж байгаа хэсэг, за мөн хүний эрх чөлөөг бол хангаж байгаа хэсгийг бол бас хяндаг. За мөн эрх хязгаарлалт арга хэмжээ хууль заасан үндслэл журмын дагуу явагдж байгаа хэсгийг бол бас хянж байна. За мөн эрх бүхий албан тушаалтаа албадлагын арга хэмжээ хууль заасан үндслэл журмын дагуу авч байна уу үгүй юу гэдэг дээр бол бас хяналтын үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилдаг. За хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр прокурор ямар үйл ажиллагааг хэрэгжүүлдэг юм бэ гэхээр зэрэг хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа явуулах байгууллагад ирсэн гэмтэргийн шинжтэй гомдол мэдээллийг за хүлээн авах, бүртгэх, шалгах, шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцэж байгаа хэсэг. За мөн хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа эрүүгийн хэрэг хяналт шийдвэрлэх тухай хууль заасан үндслэл журмын дагуу явагдж байгаа хэсгээр мөн хяналтын чиглэл хяналтаа бол чиглүүлж ажиллаж байна. За мөн хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд эрүүгийн хуулийг зөв хэрэглэж байгаа хэсэг, мөн хүний эрх чөлөөг хангаж байгаа хэсэг талаар бол бас хяналтаа чиглүүлж ажиллаж байна. За мөн прокурорын зөвшөөрөлтөй мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндслэл шаардлага байна уу? За мөн даслан сэргийлэх арга хэмжээ авах, дуудан эрүүлэх, халдлагын арга хэмжээ авч байгаа нь хууль заасны дагуу явагдж байна уу гэдэг тал дээр бол бас хяналтаа хэрэгжүүлж ажиллаж байна. За үүн дээр бас нэмээд хэлэхэд за эрүүгийн хэрэг хяналт шийдвэрлэх ажиллагаанд за гэрч хохирогчийг хамгаалах хамгаалтын арга хэмжээг бас хууль заасны дагуу явуулж байна уугүй гэдэг дээр бас хяналтаа чиглүүлж ажиллаж байгаа. За мөн прокурор ял хөдлөх ажиллагаанд бас дараах байдлаар хяналт тавьж ажилладаг. За үүнд бол 2020-оос өөр төрлийн ял хөдлөх ажиллагаа мөн тэнцэх албадлагын арга хэмжээ биелүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдж байгаа хэсэг. За мөн ял хөдлөх ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг зөв хэрэгжилж байгаа хэсэг. За мөн ажиллагаанд бол хүний эрх чөлөө зөрчигдөж байгаа хэсгийг хянана. За мөн баримтлах цагдсан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл журамд нийцэж байгаа хэсэг талаар бол бас хяналт тавьж ажиллаж байна. За ингээд шүүхийд төрийг төлөөлөх чиглэлээр шүүх хуралдаанд буюу за эрүүгийн хэргийн, зөрчлийн хэргийн, за мөн иргэний захиргааны эргийн шүүх хуралдаанд прокурор төрийг төлөөлөн за төрөд нийтийн эрх ашиг сонирхолд учирсан хохирлыг за төлөвлөх, за мөн тэр зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалах чиглэлээр шүүх хуралдаанд бол төрийг төлөөлөн оролцож байна. За прокурорын байгууллагын бас энэ хяналтын чиг үүргээс гадна бас нэгэн том үүрэг оролцоотой бол оролцдог нэг хэсэг бол гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зааснараа гэмтргийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар иргэн хуулийн этгээд албан тушаалтанд бол мэдээлэл бичиж хургуулдаг. За мөн гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг бол бид хууль тогтоомж заасны дагуу явуулж байгаа хэсэг байдлыг бол бас өдөртөмжөөр шалгаж за зөвлөмж чиглэл өгж ийн за мөн илэрсэн зөрчлийг бол арилгуулах ийм арга хэмжээг бол авч хэрэгжүүлж байгаа. За Тус аймгийн прокурорын газраас бол бас гэмтрэгээс урьдчилан сэргийлэх за энэ гэмтрэг зөрчлийг гаргуулахгүй байх зорилгоор тодорхой шалтгаан нөхцөлийг судалсны үндсэн дээр бас судалгааныхаа дүнг үндэслэн тодорхой ажил арга хэмжээнүүдийг бол бас зохион байгуулж ажиллаж байгаа. Энэ нь бол бас иргэдэд нэлээдгүй олон нийтийн хэрэгслэр хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан дамжуулан мэдээлэл хүргэж ажиллаж байгаа нь бол бас энэ Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа болон амьдарч байгаа иргэд хөдөлмөрчид за хуулийн этгээд байгууллага албан тушаалтнуудын үйл ажиллагаа бас тэдгээрийн эрх хууль эрх зүйн мэдлэгийн санд бол бас тодорхой үр дүн авчирч байгаа гэж бол харж байгаа.
Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасаг нь тасгийн дарга улсын бүртгэгч, сумын улсын бүртгэгч, архивч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Харин иргэний улсын бүртгэлийн тасаг нь тасгийн дарга, хэлтсийн улсын бүртгэгч, сумдын улсын бүртгэгч, архивч, гэрэт архивч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. За Төв аймагт улсын бүртгэлийн хэлтс нь одоо 2021 онд Төв аймгийн 27 сумаас онлайн сүлжээнд холбогдоогүй байсан 6 сумаа 4G технологи буюу Unitel-ийн 4G технологи ашиглаж онлайн сүлжээнд холбосон. Ингэснээр одоо Төв аймгийн 27 сум 100% онлайн сүлжээнд ингэж холбогдсон. За 21 онд одоо ковид цар тахлын одоо хүнд байдал бид нэр ажилласан ч гэсэндээ одоо Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтс нь одоо 27 сумынхаа тоног төхөөрөмж бүгд найрамдах Солонгос улсын Койко олон улсын байгууллагын тусламжтайгаар тоног төхөөрөмжийг 100% шинжилсэн. За компьютер, принтер, зургийн аппарат, хурууныхаа уншигч гэх зэрэг энэ үйл ажиллагаануудыг ингээд хийсэн. За 2022 онд бид нэр бас 21 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа баттгах. За 2022 оны 5 сарын 1-ээс мөтгөж эхэлсэн Бүгүний нууцын мэдээллийн тухай хуультай холбоотой дээрээс нь одоо Монгол улсын 16 нас хүрсэн нийт иргэдэд тоон гар өсгөх болох үйл ажиллагааг одоо ингээд 5 сарын 1-ээс хийж хэрэгжүүлээд ингээд ажиллаж байна. За тоон гар өсөг болох үйл ажиллагаа Төв аймгийн 27 сумын иргэний бүртгэгч нараар дамжигчд олгогдно. За Төв аймгийн хууль эрх зүйн хэлтсээс одоо хууль хяналтын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг бас сая 5 сар зохион байгууллаа. Үүнтэй холбоотой одоо хууль зүйн дотоод хэргийн сайд улсын бүртгэлийн ерхий газрын дарга одоо Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтсээр ажиллалаа. За нэг албан агчид одоо түрээсээ орос оцны асуудлуудыг шийдвэрлэж ажиллалаа. Нэг албан агчид гэр олголоо. За улсын бүртгэлийн ерхий газар одоо нэг албан агчид 2 сая төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг ингэж үзүүлж ажиллаж байна. За тоон гар өсөг олохтой холбоотой одоо хууль зүйн дотоод хэргийн яам. За улсын бүртгэлийн ерхий газар сая зохион байгуулсан зөвлөгөөнтэй холбоотой одоо улсын бүртгэлийн байгууллага дээр 26 сая төгрөгийн киоск машины одоо асуудлыг шийдвэрлсэн. За киоск машинаар бол одоо иргэд тоон гар өсгөө авах. За улсын бүртгэлийн байгууллага дээр эсээ төрөнгийн бүртгэлийн үйлчилгээ, иргэний бүртгэлийн үйлчилгээ, хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээг 100% авахтай нөхцөл бололцоонд бүрдэж байгаамаа. За ер нь одоо Монгол Улсын засгийн газар хууль зүйн дотоод хэргийн яам улсын бүртгэлийн ерхий газраас бол одоо цаашдаа захин бодлогыг хэрэгжүүлэх, улсын бүртгэлийн байгууллагыг даа ялангуяа захимд холбох, иргэдэд одоо төрийн үйлчилгээ, улсын бүртгэлийн үйлчилгээг төргийн шуурхай хүртээмжтэй хүргэх чиглэлээр одоо маш сайн анхаарлаа хандуулж ажиллаж байна. За энэний одоо төржийн олж бас улсын бүртгэлийн байгууллага сумдад одоо төрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг бид нэр сүлжээ орсонтой холбоотой ингэж нэмж оруулж байна. За 2022 оны байдлаар бол одоо Төв аймгийн 6 сумаас төрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг шууд авдаг боллоо. Өнөөдрийн байдлаар бол одоо Жаргаланд, Батсүмбэр, за Баян Чандам, Архууст, Аргаланд, Эрдэнэ сан зэрэг энэ 6 сумн дээр иргэд одоо сумаасаа төрөнгийн бүртгэлийн үйлчилгээг авч ажиллаж байна. За улсын бүртгэлийн хэлтсээс бас иргэдэд улсын бүртгэлийн үйлчилгээг газар дээрээс олох зорилгоор бид нар бас энэ жил баггүй сумдуудад нээлттэй өдөрлөг бас зохион байгуулах гэж ингэ төлөвлөсөн. За сумдаас бас төлөөлөгчийн өдөр, за суманд бас нээлттэй өдөрлөг зохион байгуулах, багийн иргэдийн нийтийн уралд оролцох саналуудаа ирүүлж байна. Өнөөдрийн байдлаар бол бид нар одоо 8 суманд төрөнгийн нээлттэй өдөрлөгт зорж төрөнг хэргийн хуулийн этгээдийн үйлчилгээг ингэж үзүүлж байна. За цаашдаа бол одоо сумдуудад бас нээлттэй өдөрлөгт оролцож улсын бүртгэлийн үйлчилгээ, төрөнг хэргийн хуулийн этгээдийн үйлчилгээнүүд газар дээрээс одоо хүргэх ийм зорилттой ажиллаж байна. Дунд олон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт хууль зүйн салбарын хүрээнд дэвшүүлсэн 15 зорилт 48 арга хэмжээг
90.56%-тэй хангаж, хууль зүйн дотоод хэргийн сайд Төв аймгийн засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний 10 зорилт 21 арга хэмжээг 88.57%-тэй хэрэгжүүлж ажиллалаа. Мөн өнгөрсөн онд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх ажлыг өргөжүүлэх, хууль сахиулах байгууллагуудын ажиллах нөхцөл техник хэрэгслийг шинжлэх, төрийн гүйцэтгэлийг хэлбэршүүлэх зэрэг ажлыг үе шаттай хэрэгжүүлж, улс орон нутгийн төсөв болон төсөв хөтөлбөрөөр нийт 423.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдснээс хууль сахиулах байгууллагуудын материалын баазыг бэхжүүлэх чиглэлээр улс орон нутгийн төсвөөс 210.8 сая төгрөг, төсөв хөтөлбөрөөс 212.3 сая төгрөгийн дэмжлэгийг аваад байна. Төв аймгийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай.